За маш удаан хугацаанд өөртөө худлаа хэлээд хойшлуулад гэсэн зүйлийг хийгээ сууж байна. Тэгээ энийг гэж гол зорилго гэх юм бол миний одоо байгаа төвшнээс ирээдүйн мөрөөдлийн амьдралаа бий болгох тэр бүх зүйлийг би төршүүлж авч үлдэхийг хүссэн. Тэгээ бас дээрс нь миний ирээдүйн хүүхдүүдийн бичлэгийн мануудаас маш олон хүмүүс одоо тэр бичлэгүүдийн маань үзэж урам зориг авахыг гэж хүсэж байна. Тэгээ би яг одоо Европод байдаг, сурч, ажиллаж, хажуугаар нь трейд хийдэг. Трейд хийдэг гэхээр бүтэн ашигт бол бүтэн гинэ тогтмол ашигт бол ороогүй. Ерөөсөө профешнл трейдер бол биш. Тийм болохоор орлогын ганцхан хөтөлбөртэй ажилласаа болдог. Тэгээ нөгөө ийм үг өгдөө штэ. Залуудаа туслуулаагүй хөл хүртэл насанд дөнөөс олж ирдэгэ гэж. Тэгээ миний хамгийн том айц бол ердөө л тэр. Би хөвчөрсөн байна. Би тэр үед хичээхгүй явдаа гэж харамсахыг хүсэхгүй байна. Би амьдралын шүүсгийн шахмаар байна. Тэгээ ирээдүйд миний хайртай хүмүүс надаар бахархдаг. Тэднэрт ямар нэгэн гинтийн аюултай зүйл болоход би хамгаалах бүрэн чадaltaй, ухаалаг, хүчрэх нэгэн байхыг хүсэж байна. Ирээдүйд миний хүү, миний аав болж ихний стоик, миний охин би зөвхөн аав шиг хүнтэй суун гэдэг тийм хэмжээний би зөв хүн байхыг хүсэж байна. Тэгээ би ажил хийдэг гэсэн чтэй. Аяг угаагч хийдэг. Энэ бүхэн яаж өөрчлөгдөхийг харъя. Дэлхийн олон орнуудаар гэр бүл ихнийгээ аялуулж явуулах чадaltaй өөрийн гэсэн парийг бий болгосон тийм нэгэн эр хүн болохыг болгож харуулъя гэх юм уу? Яг одоо байгаа түвшнээсээ. За тэгээ ер нь бол шулууханд бол яг энэ нардлын ах шиг л юмар энэ да. Гэр бүл ихэндээ цаг гаргадаг өөрийн гэсэн парийг бий болгосон. Тийм нэгэн эр хүн баймаар байна. Өнөөдөр бас нэр шиний 2 нь би одоо нэг юм харуулъя. 5 хэдэ маань. Тэгээ энэ зүйл бас хэрхэн яаж next level дүүрх нь харъя да. Тэгээ энэ бүхэн хэдэн жил шаардлагатай би мэдгүй. 5, 10, 20, 30 жил. Тэгтээ би нэг зүйлийг мэдж байгаа нь би энэ зүйлд хүрч чадна. Энэ зүгээр л цаг хугацааны асуудал. Тийм болохоор би нэг итгэл төгс ингээд төршүүлж байна да. За ингээд бичлэгээ дуусгая. Үзсэн цөөхөд хүмүүстээ баярлалаа.